дэд сайд бол хуультай засгийн газрын тухай хуулиараа дэд сайдыг томилсон хуультай тэр хуулийн дагуу дэд сайдыг бол томилсон. Гэтэл одоо ардсан бүлэг бол дэд сайд байх шаардлагагүй. Тийм болохоор одоо энийг эргэж шаар энийг засаад одоо дэд сайд болгох гэсэн шаардлага тавьсан. За энийг одоо бас хэрхэн яаж шийдэх талаар гаргалгаа байж болох талаар санал солилцлоо. Тэгээд гаргалгааны ерөөсөө засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад сая томилсон дэд сайдраа хадаа буцаах юм уу? Тийм шаардлага байна шүү. Өөр арга юм. Ерөөсөө яриаггүй гэсэн. Дөнгөж сая та уулзалтаа засгийн газрыг огцруулна гэдэг сэдвээр дэд сайдын асуудал юм. дэд сайдын асуудал гэсэн. Ер нь одоо 24 гишүүн гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл яваад байна шүү дээ. Яг хэдэн гишүүн одоо юм байлаа гарын үсэг зураад байна. За би асуусангүй би мэдсэнгүү би сая дэд сайдын асуудлыг яаж шийдэх вэ? Юу гэж ярьсан бэ? Үндсэн шаардлага нь бол дэд сайдыг эргэж харах, дэд сайдаа одоо буцааж татаа гэсэн шаардлага тавьсан шүү дээ. Тэгэхээр тэрийг татчих юм бол цаашаа засгийн газрын одоо огцруулах гарын үсэг зурх асуудал бол зогсох байх гэж одоо ойлгож байгаа. Тийм болохоор энэ дээр одоо хэдүүлээ эхлээд үндсэн шалтгаан дээрээ тийм үү ярилцаад энэ дээр хоёр талаасаа бас ойлголцоод зөв шийдэл гаргачих юм бол цаашаа одоо процессууд явахгүй байх гэж харж байна. Ойлголцыг гэдэг нь та одоо жишээ нь юун дээр ойлголцыг гэдэг юм бэ? Засгийн газрын тухай хуулийг өөрчлөлөөд дэд сайднараа татах юм уу? Эсвэл ямар хувилбар яриад байна? Харин ямар хувилбар байна вэ? Яаж одоо шийдэл гаргаж болох уу гэдэг талаар саналаа солилцож байна. Яг одоогоор бол яг тодорхой энгийн нэгнээс одоо шийдэл бол одоохондоо гараагүй байна. Иргэд бас орны зүүн хаалган дээр жагсаад байна шүү дээ. Шатгуун байхгүй, эдийн засгийн хүнд байх үед одоо 20 сайд дээр нэмээд 16 дэд сайд томиллоо гэдэг шүүмжчийг хэлээд байна. Энэ дээр засгийн газар бас ямар байр суурь тавина? Ер нь уулзсан юм байна уу? За хяналт бүтээмжийн менежер 128 менежерийг тийм үү бүгдээ одоо цомготгоснороо 20 гаруй тэрбум төгрөг хэмнэлт гарч байгаа. За 16 дэд сайд томилогдоод үүнтэй холбоотой зардал бол 800 орчим саяын зардал гарах юм байна лээ. Тийм болохоор бол 28 тэрбум төгрөг хэмнэлт хийгээд нэг тэрбум төгрөгийн өрөхгүй зардал одоо нэмээд энэ дэд сайднараас нь улс орны эдийн засгийн нийгмийн амьдралаас хүндрэлтэй үед бас илүү одоо засгийн газрын бүтээмжтэй тийм үү засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ажиллахад дэд сайднараас дэм болох байх гэдэг үүднээс дэд сайдны засгийн газрын хууль заасны дагуу хуулийг хэрэгжүүлж томилсон. Гэтэл одоо бас ингээд улс төрийн шалтгааны улмаас одоо дэд сайднаар эргэж одоо хүчингүй болгоо гэдэг асуудал ярьж байгаа учраас энэ дээр бидээс хоёр талаас ойлголцъё. Цаашдаа бас тийм үү энэ засгийн газраас гадна өөр олон засгийн газар ажиллана Монгол улсад. Тэгээ өмнөс дэд сайдтай байсан давуу тал бас тийм үү бас юмнууд байна. Тийм болохоос энэ дээр бас эргэж харуул яасан юм бэ? Эргэж бас хүлээцтэй ярилцуул яасан юм бэ? Улс төр ихэнд нь тавих биш. Улс орны эдийн засгийн ард иргэдийн амьдралыг ихэнд нь тавиад үнэхээр дэд сайд хэрэгтэй хэрэггүй юу? За байвал тийм үү бас яг ямар дэд сайдаар байх хэвээр байх шаардлагагүй бол ямар сөрөг үр дагавар үүсэх юм. Энийгээ тийм үү хоёр талаасаа хүлээцтэй ярилцъя. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан ойлголт талдаа ярэ улс төрчтэй талцаж хуваагдаж одоо хэрэлдэж маргалдаж одоо хатуурах талдаа биш зөвшөлдсөх ойлголцох талаараа л ярилцъя гэж би сая уулзлаа. Дэд сайдыг эргэж ч бас дэмжихгүй шүү дээ тий. Ер нь яг хүлээж авах жоох хатуухан л байна тий. Тэр одоо яг засгийн газрын Төсөв юу болж байгаа? Планаар ахад хэлцэх юм уу яг яах юм бэ? За би одоо бас ерөнхий сайдад тийм үү танилцуулна тий. Тэгээ эргээ биднээс ярилцсан, намын дараа бас танилцуулна, эргээд ярилцсан, улсын их хурлын удирдлагуудаас ярилцсан. Тэгээд бас тэгжээ шийдвэр гаргана. Би бол ганцаараа шийдвэр гаргадаг хүн биш. Засгийн газар юу н ажиллаж гин үү? Арчилсан намын зарим гишүүдээс одоо 26 оны төсөвдөө дэд сайдуудын төсөв байхгүй, цалингийн асуудал хүртэл яригдана гэдэг энэ мөнгийг яг хэрхэн яаж хийдгийг хэмнэлт хийсэн гэдэг юунийгээ дагаад 16 дэд сайдаа дагаад 16 төсөв. Ер нь л одоо яамдууч нэг 100 орчим албаагч оромтоотой байдаг. Тэгээ 100 орчим одоо албаагч оромтооны нэг л одоо дэд сайд нэртэй нэг л албан тушаал яригдж байгаа ш нэг л оромтооны асуудал. Тийм болохоор 100 хүн дотроос ингээд нэг оромтоог шингээх бол тийм бас боломжгүй зүйл биш ээ.